За Андраад энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За Brain Juice болон Андраа гараар үеийн сонир сах юу байна да? За Brain Juice-ээр сони ихтэй манайх шинэ бүтээгдэхүүнүүд гаргаад тэгээд дээрэс нь өрн дээрээ бас шинжилэлт хийгээд тий тэгэл ер нь бол ажил өрнөжил явна да. Өнөөдөр яг би нөгөө манай нэвтрүүлэгт ингээл янз бүрийн хүмүүс орж байгаа. Улс төрчид ч зарим нь орж байгаа. Зарим тохиолдолд яг ингээд одоо янз бүрийн секторын одоо экспертүүдээс ороод байгаа байхгүй. Тэгээд анх удаа бизнес эрхлэгчдийн төлөөлөл манай нэвтрүүлэгт орж байгаа нь Андраа болж байна. Тэгээд би Андраагаа яаж мэддэг болсон үе ингээд өнөөдөр бас ураад ингээд ирэх үед нь бодож исэн чинь бүр ингээд ойтон байхасаа Андраагийн контентыг үздэг байсан. Facebook дөнгөж ингээ вайрал болж байхад кофений талаар нэг юм залуухан охин ингээл маш мэдлэгтэйгээр яриад цэгцтэйгээр юм контент өргөж байгаа үеэс нь би бас Андраагаа мэдээд бараг 10 гаруй жилийн түүхтэй мэддэг болсон. Тэгээд анх яагаад энэ кофег сонирхох болоо Андраа ер нь манай үзэгчдэд өргө танилцуулаач. За намайг болохоор Андраа гэдэг. Тэгээд энэ нь бол одоо кофений чиглэлээр одоо бизнес эрхлээд 10 орчим жил одоо болсон байна. Дундаа мэдээж бас нэг ганц нэг гэптэй байсан. Тэгээд одоо мэдээж кофений талаар ярьж байгаа болохоор кофетэй холбоотой одоо бизнесийнхаа түүхч юм уу те энэ талаар танилцуулга хийсэн дээр ах гэж бодож байна. Анх би 2015 онд одоо Brain Juice компани одоо байгуулад тэгээд Монголд анхны одоо кофе хуурж исэн бас газруудын нэг болоод тэгээ кофегаа хуураад drip coffee гэдэг нөх фильтртэй кофе байдаг шүү дээ. Өрн кофегоо салаад ингэ хийчдэг аяган дээр ингэ тохоод ингэ усаар найруулад одоо хэрэгэлдэг. Team coffee ер нь бол анх Монголд үйлдвэрлэж исэн team түүхтэй team нэг бизнес эрхлэгч байна. Тэгээд энийхээ хажуугаар кофе бол миний хобби байсан. Одоо тухайн үед нөгөө кофеийн дурлагсад гээд нөгөө Facebook групп байдаг гэсэн тий одоо бараг 60-70 мянган гишүүнтэй тэр группийг анх нэгээ тэгээд кофеин дуртай хүмүүсийг цуглуулаад ер нь л кофе намайг амар ингээл дуудаал татаал ингээл хоббируулаад байсан юм шиг үлээ. Тэгэл дуртай зүйлээ бизнес болгоод явж байгаа юм нэг энгийн бизнес эрхлэгч юм ихтэй байна. Одоо бол Brain Juice-га өргөчөөд юм автомат машинтай болчиход байгаа шүү дээ тий. Анх нь ягаад тэр кофений одоо бид нар контент гэж мэдгүй байх үед те гар утас камерын тэрээр ингээд бичсэн контентууд би үзчихсэн байхгүй. Тэгээ анх ингээд намайг кофений соёлтой танилцуулж өгсөн. Тэгээ Facebook дээр дагдаг байсан хүн өнөөдөр би зочин болцсон сууж байгаа байхгүй айгуу гоё. Тэгээ ингээд ойтон байх үед ингээд чандаг кофе гэж би бол мэддэггүй байсан. Дөнгөж юм ээ гэл кафе бэнэ Томсон дээр орж ирж байгаа үед амар гашуун амттай те энэ юу ямар учиртай болоо гэдэг чийсэн чинь яг тэр Facebook группийг би олж ирсэн байхгүй. Ер нь тэр контент хий гэдэг санаа хаанаас төрж ирсэн? Анх тэр контентуудаа яаж хийдэг байсан бэ? Янз бүрл байдаг гэсэн. Эхлээд болохоор ер нь бол гар утсаар хийдэг гэсэн. Нөгөө гар утсаа ингээл юм төшүүлтэй чүрчээд нөгөө хувцас тагчин дээр тавьчаад бараг л заяа. Тэгэл нөгөө бас нэг юм айгуу тийм YouTube-ийн бичлэг энэ төр үздэг. Тэгэл өөрийнх нь бас үздэг хүмүүс ч гэдэм үү нэг юм хом дээр тавиал нүүдэлч бас арай намайг бодоход профешнл бичиж байгаа ш тэ одоо гадных нь гэсэн үг ш тэ. Тэнгүүд инстам байна гэд баг зэргийн ойлголт мэдээж аваад тэгээд яг утсаараа ер нь бол бичдэг гэсэн. Тэгээд бичгийнхаа өмнө лаг бэлддэг заяа. Ингээл за өнөөдөр ийм кофе танилцуулна, маргааш ийм кофе танилцуулна. Тэгэл нөгөө танилцуулгахдаа бас ийм гоё орчинд байх хэрэгтэй байна гэж арталтаа цэцэг навч тавиал тэ. Тэгэл гадуу юм бүх юм хуу хаван заяа. Мохоо юм харагдаад ах гэж тол нөгөө бүх юм нөө хараад ирсэн юм та авч байгаа л хөөрхөн юм нэг тайз шиг юм бэлдээд байгаа л одоо тэр юм шиг байна. Тэгж бэлтэж байгаа л анх контентуудаа хийж эхэлж исэн. Тэгээд яагаад хийсэн бэ гэхээр нөгөө чиний ярьдгаар нөгөө кафе бинегийн хамгийн анхны салбар Монголд нээгдээд хүмүүс нөгөө кофе гэдэг чинь юм биш үү? Энэ жоохон өөр юм байна тий. Американо гэдэг чинь юм байна гэд тийм ойлголт дөнгөж төрж эхэлжсэн болохоор мэдээж хүмүүст кофений соёлыг түгээе. Хүмүүсийг одоо кофений талаар мэдлэгтэй, баг зэрэг мэдээлэлтэй болох хэрэгтэй юм байна. Тэгжээж эннийхээ ялгааг бас жоохон ойлгоод энэ дээр илүү үнц энэ өгч бас одоо эхлэх юм байна гэдэг тийм сэтлэр анх контентуудаа ер нь бол бас хийгээд тийм мэдээж бас дуртай байж байгаа болохоор тэгэл эхэлчихсэн. Тэгээ барыг тэрийг хийснээрээ тэр нөгөө кофеин дурлагсад гээд групп үүссэн бах тий. Тий, ер нь бол тийм. Анх яг компани одоо өсгөн байгуулсныхаа дараахан би тэр группийг нээжсэн. Тэгээд яг ижлэгэн хоббитой, кофе уух дуртай, кофений талаар илүү их мэдхийг хүссэн
тийм хүмүүсийн нийтлийг бий болгоё гэл зүгээр л юм жижигхэн нэг юм 2 3 үнэтэйгээр ингээл группээ нэгэл. Тэгэл ингээл баг нэмэгтэл ингээл явцсан да. Тэгэд яг тэр кофенд урлагсад нэлээ ингээ эрчтэй авч ирсэн. Дараа нь бас ингээд баг би Монголдаас анхных болов гэж боддог байгаа байхгүй. Zog гэд нэг юм бас контент пэйж гарч ирсэн шүү дээ. Нэг 3-4 залуучууд ингээд Улаанбаатар хотод байгаа гой ингээ хоолнуудыг очиж амталдаг. Тэр одоо миний мэдх юм бараг сошиал маркетингийн тэр дундаа энэ хоол зочлог хурцлын салбарын анхны контент байсан баг гэж боддог байхгүй. Тэр мэнэ сандраагаас эхлэлтэй тий. Zog ер нь бид нөгөө хамтраад ер нь бол хийдэг гэсэн. Zog ер нь яаж эхэлсэн? Тэг ер нь яагаад бас хийхэ болцсон. Уг нь сүүлд нэг юм аппликейшн энэ төр гараад ирсэн шүү дээ. Zog болохоор манай нөгөө нэг хамтардаг байсан, хамт ажилладаг байсан залуучуудын ер нь бол нөгөө аппликейшны юм санаасан. Бид нар ингээл хоол идэх гээл яг газар хайх гэхээр яг ингээл хааш орох уу гэлтэй. Харин хааш орох уу гэл ерөөсөө яг ингээл их газар мэдээд идэм мөртлөө ямар ч газар ингээд мэддэггүй юм билээ цагаад болохоор. Тэгээд ойрхон л оръё. Тэгээ хайчих уу гэлтэй. Zog болохоор гоё исэн байхгүй. Ингээд app нь бол хүн нөгөө өдөр ямар нэг юм идэхтэй гоё app руу ороод амар юм олон сонголтын дундаас нэг юм хүсэж байгаа газараа чек хийж ингэж ордог. Тэсэж хааш орох уу хааш орж. За тийш орё гэж. Нэг бол нөө зорж очсноо онцгүйсэн чи иддэг сонголтгүй байдаг шүү дээ. Тийм бити байгаасаа гэд нөгөө location based буюу чи хаана байна? Тэр газар чамтай ойрхон байгаа Итали, Франц, Европ гэдэг англиараа ингэж одоо сонгоод тэгээд ресторанууд гарч ирдэг. Ийм нөгөө app байсан байхгүй юу. Тэгээд тэр app дээр бид нөгөө апа хөгжүүлэхийн тулд хэрэглэгчтэй одоо болохын тулд яг контент хийжсэн. Тэгээ контентууд нь уусаа амар сонирхолтой нөгөө ямар нэгэн зүйлд баригдахгүй нөгөө өөртөө л яг хийж байгаа хоббигоор хийж байгаа болохоор бүр ингээд амар задгаа идэг гэсэн зэ. Гоё газруудаар очино. Одоо сонь санаа сэтэн одоо 1 метр шорлог морлог гэлтэй нэг юм сэлэмтэй шорлог гэлтэй. Тэр бүр амар сайн мэд санаад байгаа. Тэр контентууд яг тийм одоо байдлаар ер нь хийгддэг гэсэн их сонирхолтой. Тэр тэгээ та хэд тухайн үед борлуулалт авчирч ирсэн үү? За яг хоо ер нь борлуулалт хийсээ илүү их л хоол иддэг байсан. Тэрс фэйсбүүк дагагч ирсэн баг тий. Ер нь дайггүй тэгээд дагагч тодорхой хэмжээнд өссөн. Тэгээд олон газруудын ийм мэдрэмжтэй болд юм билэ. Нэг дөрөвтэй болчдаг тий. Эднийх нэг ийм газар шүү. Хоол ер нь нэг ийм шүү гэд тий. Хоолны талаар ер нь зочлох хөгжлөгийн талаар нэлийн дөрөвтэй болд юм билэ. Тэгээд би ингээд ингэж боддог л доо. Зочлог хөгжлөгийн салбарт нэг орсон хүмүүс ер нь гардаг юм шиг байна. Одоо яг ингээд бидний сайн мэддэг ялангуяа бүр юм зочлог хөгжлөгийн салбарын инфлюенсер гэж болохоор нэг мөнх сайхан гээл залуу байна тий. Гейти үүсгэн байгуулагч гээд тэнгууд анараа л дунд нь ингээ маркетингийн ажил энэ төр хийжсэн ч гэсэн буцаад нөгөө кофеныхаа соёл руу явцсан байгаа даа байхгүй юу. Тэрнээс надад айгуу тийм гоё тууштай бас нэг хүний дуртай юм хайддгүй болов гэсэн юм харагдаад идэв. Тэгээ одоо Brain Juice-ийн тэр нөгөө кофе машины онцлогийг бас нэг тайлбарсан рилэн би Facebook дээр үзсэн. Тэгээ танайхаа хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэр машинаа ер нь яаж сонгосон юм бэ? Машинтай учирсан түүх айгуу сонио. Бид нөгөө нэг би урагшаа нэг юм одоо бизнес аял гэх юм уу да ерхийдээ ажиллаа явж исэн байхгүй. Тэгэл тэгсэн чинь яг хоо тэр нөгөө үйлдвэртэй ер нь бол Монгол дахтай холбогдсон. Очоод яг ингээд уулзъя. Тэгээд яг хоо ер нь бол уулзаад үзье гэсэн нэг юм ажлын нэг хэсэг л байсан байхгүй тэр. Тэгээд бид нар яг Шанхайд очоод явж байхдаа тухайн үйлдвэрээр нэг хоног л ер нь нэг юм өдөр болох юм төлөвлөгөөтэй. Тэгээ очив. Тэгээд очоод тухайн үйлдвэртэйгээ танилцаал, захиралтай танилцаал, яриа өрнүүлээл. Тэгэл би угсаал нөгөө эспрессо гамсч үзсэн. Эспрессо гаргаад эспрессо гамссан. Тэгэл эспрессо бүр машинаас гарч байгаа. Нөгөө бид нар Монголоос нөгөө үр энтрээ аваад очсон. Өөрсдийнхөө хэрэгдэх ч юм уу тестлэх бүтээгдэхүүний дээж болон үр энтрээ угаас аваад бас очсон. Тэгээд үрээ хийгээд өөрсдийнхөө үрээ хийгээд тэд нар сетап хийгээд тэгээд амссан чинь үнэхээр perfect espresso байсан. Тэгээд би яг миний төсөөлөл бол тийм байна гэж би бодог байхгүй юу? Окей, машин тэгээд зүгээр try хийгээд үзье. Гэт тийм байдлаар орсон чинь тийм бахаар нь би дараагийн юм сонирхолтой санагдаад тухайн хүнтэй ингээд илүү дотн танилцаа тий. За та ямар мэрэгчлээ хүн бэ? Яадаг вэ? Идэг вэ гэл тий. Тэгээд тухайн хүнтэй танилцсан чинь
гэр бүлэрээ Италид амьдардаг байсан хятад хүмүүс. Италид сурж, боловсрч амьдарсан хятад хүмүүс байсан байхгүй. Тэгээд тухайн машиныг зохион бүтээсэн тэр гэр бүлийн одоо нөхөр нь өөрөө хими инженер. Тэгээд намайг өрөөнд нь орсон чинь ингээд кофений амтны юм чарт энэ төр гаргацсан. Ингээд асидик те за одоо хүчлэлэг, шүлтлэг амт одоо ийм эсэглэн амт гэд баах ийм чартнууд ингээд танаараа дөрвөлгцэн. Тэгээд тэр өрөө нь ингээд нийл хими ийм шилмэл урагшилмэл юм. Тэг би бүр вау гэж гайхсан чинь өөрийгөө би бариста гэж одоо хэлэхгүй шүү дээ. Ийм одоо юм хийжсэн ч гэж ямар ч миний талаар ойлголтгүй. Тэгэл нөгөө үнтэй ярилцсан чинь надад кофений амт чи юунаас үүсдгийг мэдхүү гэд. Тэгээд би мэдэхгүй л хэлээ. Би мэдэхгүй л хэлээ. Тэгсэн чинь хууралт гэж юм байдаг. Кофений өөр юм амт гаргадаг. Ийм одоо усаар нэрүүл ингэн тэдэн барын даралтаар ингэдэг. Кофений үр гэдэг чинь одоо өөрөө маш тийм нарийн эмзэг юм байдаг гэдэг надад бүр ингээ кофе тайлбарлаад. Тэгээд тэрнийгээ бүр юм химийн шинжлэх ухаан дээр үндэслэж тэр хүн надад тайлбарлаж байгаа байхгүй. Тэгэл би зүгээр л итгэцэн. За энэ хүн надад машин зарах гаагүй юм байна. Энэ хүн надад одоо өөрийнхөө мэдлэг боловсрал маш тийм үнцэн зарж байгаа юм байна. Тэ? Тэгэл би тэр хүнд тийм зүйл тайлбарсан төлөө итгээд одоо машиныхын талаар угаасаа асуугаад ч одоо хэрэггүй юм байна. Асууж ойлгомжтой гоё юм байна. Тэгээд нөгөө бас нэг тийм сонирхолтой юм. Тесогийн юм нэг арц гэдэг шүү дээ. Би тэр арцыг зүгээр яг авч очисон байхгүй юу. Ингээ арц бас гаргаж үзүүл ямар гэдэг байдлаар л зүгээр. Тэгсэн чинь арцыг ингээд миксертгэд аяганд ингээ хутгахаар тунраад идэх шүү дээ. Хэдэн минутын дараа. Тэнд ерөөсөө миксерчсэн чинь бүр юм миний хизээч харж байгаагүй маш гоё арц гарч ирээд. Тэгэд энэ яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь амар инээснэ. Манай миксер минутанд 20,000 удаа хэрэгдэг. Одоо энэ 10 секунд хэрэгж байгаа бол 20,000 удаа хэрэгсэн гэсэн. Тэгэхээр ингээд юм гэдэг чинь ингээд задраад устдаагаа нэгтэж байгаа юм гэд тайлбарлахаар энэ бол физик тест нөө. Энэ бол хим физикийн хүү юм байна. Тэгээд үнэхээр итгэж болохоор одоо гэр бүл байсан. Тэгээд мэдээж кофе гэдэг юм чинь Итали, Францаас мэдээж холбоотой үүсэлтэй тий гол соёл нь тэнд бас байгаа шүү дээ. Тэнд амьдарч исэн хүмүүс ихээр би таньд итгэж байна. Би энэ машиныг зүгээр авъя. Тэгэл миний анх одоо сонгосон зүйл маань итгэл юм уу да. Дээрэс нь бас тэрнээс соёлыг худалдаж авч штэ. Зүгээр нэг машин гэхээсээ илүү. Яг үнэ. Тий. Одоо тий brain juice-ийн vending machine гэж нэрлэх үү? Бид тэр одоо кофе нэрэгч машин гэхүү хичнээн төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа бай. Одоо манайх чинь миний хөгжүүлсэн бүтээгдэхүүн гэх юм бол бараг 30 гаруй нийт төрлийн бүтээгдэхүүн байна. Тирамису латте, red velvet латте, би ч гэсэн юм хөгжүүлсэн заяа. Хөгжүүлж байгаа мэдээж тест хийн, тэгэл ингээл аавн буулгана гэд. Одоо яг хүмүүсийн хамгийн шалгарсан, хамгийн их авдаг, тэгээ хамгийн их таашаасан 13 төрлийн бүтээгдэхүүн машинаас гардаг. Тэгээд яг миний концепцэд одоо хинч ирсэн ийм нэг ийм уух юмтай байлгахыг хүссэн. Кофе уудаггүй хүн жишээлбэл байж одоо шүү дээ. Эсвэл өдөрт 3 аяг кофе уусан. Өнөөдөр би одоо кофе уумааргүй. Тэгтээ найзтайгаа хамт машин дээр одоо нэгнтэйгээ хамт ч юм уу ирээд зогсож байгаа. Тэгэхээр тэр хүнд сүү, цай, витаминтай одоо цайнууд, тэгээ кофе, тэгээ босод төрлийн бүтээгдэхүүн ч гэдэм үү те. Тэгээ тэрний өстөө мөсгүүч гэдэм үү. Тийм байдлаар энэ бол гардаг. Хүүхэд ч ирсэн манай машинаас ээж нь кофе аваад идэхтэй. Цаана охин ч гэсэн нэг гоё юм авчмаар байна. Хүүхдтэй ч гэсэн нэг юм уулгачмаар байна те. Манахаас шоколадтай сүү ч юм уу, гүзэлгэнтэй сүү ч юм уу те. Хүүхдэд таарсан бүтээгдэхүүн бас авчруулна. Үнийн хувьд ямар ах вэ? Үнийн хувьд 6,900-аас 7,500-ийн хооронд ихэнх нь. Хүмүүс ингээд хэлэхээр ямар хямдхан юм бэ гэдэг байхгүй. Гэхдээ одоо кофе шопинг кофетэй харьцуулбал манайх хямдхан. Яагаад тэгэхээр кофе шопинг кофен дээр менежментийн зардал гэдэг зүйл нэмэгдээд тухайн 10 ч юм уу 12 13 ч юм уу мянган төгрөг гарч ирдэг. Түрээс нэмэгдэж байгаа тий баристагийн цалин нэмэгдэж байгаа. Ашиглалт тий.
Тэгээд танах чанаргүй мó гэж асуудаг байхгүй. Тэгэхээр манайх зүгээр менежментийн зардал нь бага болохоор тэрийг л нэмэгдэхгүй байгаа. Энэ зүгээр яг кофений өртөг тодорхой хэмжээний ашиг шингэсэн л үн юм аа. Тэгэхээр ингээд тэгвэл аюу хэмдэх юм биш үү гэж хэлдэг шүү дээ. Тэсэрээс ядлаа юм фреш гоё шинэхэн кофе гараад байгаа шүү дээ. Тийм. Одоо манайх чинь сая би ярьсан шүү дээ. Өрөн дээрээ ингээд шинжилт хийж байгаа гэд. Манайх анх нөгөө машина нэвтрүүлээд ажиллаж эхэлснээс хойш одоо ингээд 3 дахь удаага үрээ илүү сайжруулж байна. Хүмүүс одоо тодорхой хэмжээнд яг би ер нь жоохон мэдж байгаа болохоор баг зэргийн юм сулдуу ингээд амттай үрээр хэлж байгаа байхгүй юу? Хүмүүс ямар фидбек өгөх нүгэ. Бас нөгөө ит чангачаар амар чанга байна, гашуун байна гэдээ бас уух соёл нь хэр хэмжээнд байгаа гэдгээс хамаарат өөр байдаг. Тэгээ манай хэрэглэгч нар чи их тийм их боловсралтай хэрэглэгч нар байлээ. Жохон сул байна, жаахан чангалах хэрэгтэй, амтаа чангаруулъя гэд тэгээ бид нар хууралтын төвшин тэгээд баг зэрэг техник өөрчлөлтүүд дээр баг зэргийн өөрчлөлт хийгээд манайх нэлээд чанга гардаг. Тэгээд маш гоё фрешли чанга гардаг. Тэгвэл жоохон сэргээх юм бол баг брэнд жуусийн вендинг машиныг зорих хэрэгтэй болчихж шээ. Яг хоо нилээ юм гоё юм тий нэг часис нэг юм гэл нэг ам дөрөв амтагддаг кофе шүү гараад байна. Тий. Гэхдээ нэг юм жоохон сулдуу кофе бах уух сонирхолтой хүмүүс байна. Манай кофений машин дээр ирж байгаа бол нилээ гэж байгаа хүмүүс ер нь бол ирж уудаг. Тэгээд тийм одоо тохиргоонууд бас сүүлийн үед хийгдэт байгаа. Бас фидбек сайн байна тий? Фидбек ер нь сайтай. Сошиал дээр ирэх үе хийх нь. Сошиал дээр манай машин дээр нөгөө нэг юм санал тусалт илгээх юм QR байдаг байхгүй юу? Тэрнийг өрөөс хүмүүс аягүй фидбек явуулдаг шүү дээ. Тэгвэл хэрэглэгчийн соёл өөр юм тий? Хэрэглэгчийн соёл өөр. Илүү нөгөө кофе уудаг хүмүүс ер нь бол манай машинаас ууж байгаа юм шиг үлээ. Одоо кофе чи юм байна л да. Мэдээж кофе шопт ороод одоо ажил мэжлээ хийх гэж байгаа бол нэг өөр. Машинаас ирж авч байгаа хүмүүс чинь кофегүйгээрээ нөгөө амьдарч чадхаа болсон. Өглөө болгон ямар нэгэн аяг халуун кофегоо уугаад одоо ингээд ажил руугаа орох хэрэгцээтэй. Тийм хүмүүс чинь бол яарж байгаа. Тэгээд нэг юм чанартайхан шиг ста нэг час хийсэн ганц халуун аяг кофе уух нь л чухал болохоос ш тэр аягыг ингээд бариад тэ явах нь нэг газар орж суух нь эсвэл нэг юм одоо тэхэн чухал биш. Яг уух нь л чухал. Тийм ээ, сатарах биш нөө тухайн үйлдэлтэй анхаарч байгаа хүмүүс юм тий. Одоо яг кофе л яг уух гэж байгаа хүмүүс ирдэг гэсэн үг тий. Одоо тэгээд хідэн байршилт байна. Ер нь төвөөр нөө хаагур байршил үү? Одоо болохоор 10 байршилт байгаа. Тэгээ удахгүй дахиад нэг 10 байршил нэмэгдэх гэж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол ер нь төв тэгээ офисуудын дор хамгийн олоход бас түгээмэл байршил нь хаан банкны DigiGo-гийн салбарууд идэг шүү дээ. Нөгөө 24 цагийн автомат киоск машинтай нөгөө ингээл янз янзын үйлчлэг авдаг болсон шүү дээ. Банкны машинаар шилжүүлээс гадна өөр зөндөө юм хийж байгаа шүү дээ. Бүр хаан банкны шинэ данс мас хүртэл нээж болт юм биш тийм үү чи. Тийм одоо киоск машинтай 5 салбар дээр манайх юм байна. Тэгэл гол юм нь бол хүн кофе авах гэж нэг юмд хүлээгээл зогсоол хайгаал тэгсний ороод тэ ингэх биш. Манайх бол дандаа зогсоолтой газрууд дээр. Одоо Төмөн моол, Тара центр тэ тэгээд одоо Парка Риверо гэд нарны хорооллын урталт байдаг. Одоо төвч идэм үү. Тэгээ яг нэг юм зогсооллаг юм зогсоолтой газрууд гэдэг чтэй төлбөр хизээч очсон нэг байж байдаг. Түүртгүүгээр кофе gaавна гэсэн үг юм биш үү? Тийм бол тийм. Тэгэл 24 цаг ажиллана. Үүрээр гарах гэхээр авах кофе байдгүй шүү дээ ерөөсөн. Хүмүүн дээр л зогсож кофе авахгүй тий. Нэг бол тэгэл CUGS гэдэг дараагийн сонголт болчиход байгаа байхгүй. Гэтэл манай CUGS центр дээр одоо чинь кофений одоо нэг хэрэглээ өндөртэй хүмүүс бол бас тий байнгын нэг тийм нутаг кофений холцтой юм ууж бас чадахгүй болж байгаа байхгүй. Тэгэхээр би яагаад нэг асуугаад байна гэхээр нэг соёлын төвөргөн дээр би brain juice машиныг харсан. Тэгээд яг өөрөө юу ач авчаад QR-аар зөрөншүүлээд тавцмас картын сонголт гэж байгаа дэлээ. Тэгээд төлбөрийн хэсэл олон байсан. Тэгээд бас нэг юм жүүснүүд бас гараад байсан байхгүй. Би л тэгэхээр санаад байгаа. Тэгээд би юу гэж утсан бэхээр угаасаа манай найз Андраа энийг хийж байгааг мэдж байгаа тий. Тэгээ уучаад за Андрагийн нөгөө нэг бүр нэг юмыг тултал хийх нэг шинж чанар тэр дотор байна да гэж бодчихсон байхгүй. Тэгээд маш гоё юм ихтэй үний тийм торгон мэдрэмжээр тэр чинь нэг юм амтлагаанд байгаа ч тий. Тесттэй жишээ яаж хийдин. Одоо шинэ 10 бүтээгдэхүүн гарч байгаа дээр 11 дэх бүтээгдэхүүн нэмж болох юм уу тухайн машин нь. Надад тэр нь аягүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Яг тэр юусэн нөгөө нэг вендинг машинаас чансан кофе гарна гэж би л ойлгохгүй байхгүй. Жишээ нь бид нар вендинг машиныг ялангуяа би бодохдоо латте кофе унаж ирнэ.
Эсвэл одоо нэг CUGS шиг те юм бэлэн машин суйрлуулчаад тэндээсээ өөртөө очиж механикээр авахтгаа бодоод байгаа байхгүй. Тэр арт юу өрнж байгаа процесс надад амар сонир байгаа байхгүй. Тэр нь бол тэрний арт найз нь бит юм уу? Нөө хийгээл суучд юм аа. Одоо манай машинад ажиллахгүй байгаа яа тэгэхээр би энэ сууж байгаа. Яа, хүмүүс нөгөө яг ингээд тэр айгуу сонирн байдаг гэсэн. Дотор нь юу болд юм бол гэдэг нь амар сонирхолтой байдаг гэд. Үрээ бутлаад байгаа юм яа даа тий. Чимээгийн сонсорчлэр өөр байгаа байхгүй. Тий. Тэгээд тэр амар сонирн байдаг болохоор бид нар бас саяхан 2 3 хоногийн өмнө making видео хийсэн байхгүй юу? Яг үр яадیں۔ Тэнд яг ямар процесс болоод аяг яаж унаад тэгээд тэрнийг яаж хийгээ гаргаж ирдээ ингээд тэрнийг бас удахгүй бас цаацна гэж бодож байгаа. Тэгээд нөгөө бүтээгдэхүүн нэмэхийн тулд одоо орц найрлагуудаа бодно. За нэг үндсэн орц найрлага бол мэдээж кофе, ус, тэгээд сүү, тэгээд одоо босод төрлийн юм амттай одоо бүтээгдэхүүнүүд л байгаа шүү дээ. Хийх нь паудер байдаг. Тэрийг одоо миксертэй тустагаа олоод ер нь бол ингээд хооронд намтын тааруулдаг гэсэн. Одоо надад ингээд бодвол ийм 3 за бүтээгдэхүүн байлаа. Сүү кофе байна. Тэгээд дээр нь одоо карамельний сироп байлаа. Тэнгүүт би сүү кофегоо холонгууд тэр чин латте болно та. Зөвхөн кофе гарангууд би тэрнийгээр американо ч юм эспрессо гаргаж болно та. Тэнгүүт л карамельний сироптой бол би карамель латте гаргаж болно та. Гихчээтэйгээр ингээд нөгөө байгаа юмнуудаа хооронд нь холиод одоо бүтээгдэхүүн гаргадаг. Нэмэлт төрлийн тааруулна гэсэн үг юм. Тэгээ яа тэр амтыг гаргаж ирэх гэж бас их юм болно. Ингээд сүүн бага болчин, нэг паудер нөх болчин, кофеин багтчин тий ингээл нөгөө эспрессогоо давлаар хийх үү, одоо илүү багаар хийх үү, яах вэ хүү бүх юм бодно. Тэгэд миний нөгөө юм тест хийгээд машин ирснээс хойш тестлэн эспрессоны тоо гэд би сүүлд харсан байхгүй. Би 1000 эспрессо уусан байсан. Хэрэг хугацаанд одоо нэг за 9 сарын хугацаанд юм. Амар өндөр энэ. Бүр ингээд нөгөө очоод эспрессо буруу болохоор эспрессогоо гаргах гал 1 граммаас нэг 1 граммаас асаал тий 1 грамм кофе нэмэл 1 грамм кофе асаал чинь нөгөө бүх харьцаа бүр ингээд нарийн тарах хэвээр. Бүрийн хүмүүс 1 грамм усаа гэж баг наадах чинь нэг хийх юм чи ингээд заяа. Баг нөлөөлөх юм уу гэж бодох юм байна. Тийм мэдгүй юм. Би ч тэгж бодох юм байна. Тэнд юм уу? Тэнгүүд 1 грамм ус нэмэх үү асах уу? 1 грамм кофе нэмэх үү асах уу? Одоо энэ болгоно нөгөө юм харьцаа амар нөлөөтэй юм лээ. Тэгээ би ганцаараа баг заримдаа ингээд нэг орой бүр 20 30 аяг эспрессо ингээд уухгүй штэ мэдээж амсаал онцгүй байвал хаяал амсаал ингээд орхиол. Тэгээ бүр ингээд хайпер болцсон. Бүр ингээд амсаад авсан. Яа бүр ингээд амар юм болчихсон гэсэн. Тэгээд тохиргооч юм болсон юм гэсэн чинь болсон. Тэгэхээр нэлийн хөдөлмөр орчиж тэр чинь тохирч чинь тий. Тэгээ одоо бид хоёроос ингээд ганцхан бренджсийг ярихын хажуугаар те ер нь одоо жишээ нь гэрээ нөхцөлтэй хүмүүс яаж гоё эспрессо, яаж гоё кофе чанах чинь зарим айлт бол кофе чанах чинь дийлэнх нэг нэрдэг буйнууд туслаар гоождаг тийм кофе чанагч штэ дороо даахтай те. Тэгвэл айл болгоно эспрессо машин бол хэрэглээд чадахгүй. Нэгдүгээр үнэтэй, хоёрдугаарт тэрий чинь нөгөө нэг ашиглаж чадах нь өөрөө жоохон апасны те жоох хөвгтэй айлвал тэрийг ашиглахгүй ч гэдэм. Ер нь гэрээ нөхцөл жишээ нь гоё кофе чанах зөвлөгөө өгч манай Анрагийн мэрэгжлийн үний хувьд нөгөө 10 жилийн л өмнө тийм зөвлөж эхэлж ээж билээ гэдэг. Би бол одоо шинэ контентийг үзээд би мокапад авч ирсэн байхгүй. Нэг фильтрээ ингэж тааруулаад ингэж хийн. За тэгээд кофеных нь харьцаа ийм байвал зүгээр. Тэгээд доор нь усаа игээд галлаа ингээд тэгээд буцалгаар нь ингэж мэднэ энэ гэж ингээд. Тэнгүүд би мэдэж шүү гэж үү. Тэнгүүд одоо ингээд мокапатанд жишээ нь одоо хээр явж байгаа тохиолдолд те хэрэгсэл нөр ямар гэдэг мокапатыг яаж гоё чанд энэ ч гэдэм. Одоо нэг тохиромжтой одоо чанах төрлүүд гэх юм уу? Тэрний төлөө гоё зөвлөгөө өгөөч. Окей. Одоо мэдээж нөгөө кофе чанах хэрэгслүүд янз бүр байгаа. Мэдээж гар хэрэгсэл нь арай илүү хямд, тэгээд амар одоо чанахад те. Тэгээд илүү энгийн байдаг. Одоо ийм байна. Зарим хүмүүс ийм одоо хав халуун тэг нэлээ юм өтгөн кофе уух дуртай. Зарим хүмүүс болохоор жоох юм шингэндүү цэвэр амттай кофе уух сонирхолтой. Тэ. Тэгэхээр та яг эхлээд аль сонирхол тайпын юм бэ гэдгийг өөрийгөө ингээд ойлгох хэрэгтэй гэсэн. Нэг газар орж уугаад ч юм уу, эсвэл найзаараа чануулж уугаад ч юм уу, би яг энэ юм байна гэдгийг. Одоо нэрэгчтэй буюу ийм кофений машин байгаа даа штэ тусдаар гоочдөг. Тэр болон ийм
бас нэг юм шилэн нэрэгчүүд идэх штэ. Зүгээр ингээд данхаар нэрдэг. Тий. Тэд нар ер нь бол ижлэх одоо зарчмын хувьд гэсэн. Яагаад тэгэхээр фильтр тавиад, дээр нь фильтр цаас тавиад, кофегоо хийгээд тунгаагаад ер нь бол ууж байгаа. Ер нь маш тийм цэвэрхэн амттай. Дээрэс нь кофений хэмжээ нэлээд өндөр. Тийм кофе ер нь бол гардаг. Mocha pot ч юм уу, French press гэх бидний нөө сайн хандлагатай нэг юм байдаг штэ. Тэрнийгээр кофе чанж болно. French press ч юм болохоор Францын алдартай одоо Францын уламжлалт кофе чанах төхөөрөмж. Mocha pot ч юм болохоор Италийн уламжлалт кофе чанах төхөөрөмж. Mocha pot-ыг бол мэдээж плитгэн дээр нөгөө пор гэл нүүч ингээл доороосо буцлаад дэшээ гарч байгаа болохоор жоохон булангартай кофе гардаг. Одоо нэг юм тунгалаг шаартай гараад ирдэг. Булангартай тийм кофе гардаг. Тэгэхээр тэр бас нэлийн юм хүчтэй амттай гардаг. Гэхдээ нэг юм аманд нэг юм боди өндөртэй буюу нэг юм мэдрэмж нь амар тийм өтгөн тий. Тэгдэг болохоор та яг алинд нь дуртай вэ? Одоо гэдгийг сонгоод хэрэгслүүдээ сонгол юм бас зүгээр. Тэгээ сүүтэй кофе энэ төр айгуу сонирхолтой гар юм сүү хөөсрүүлэгч байна. Эсвэл нөгөө ингээд нөгөө ззз гэл дуурал нөгөө ингэдэг нөгөө автомат тий хөөсрүүлэгч нар байна. Эсвэл яг эспрессо машин ч гэсэн байж болно л доо. Өөрөө нөгөө нэг юм эспрессо гаргах жижигхэн техникүүдээс сурчих юм бол ер нь бол эспрессо машин бас амар олон төрлийн меню хийх юм боломжтой байдаг. Аль нь одоо юу хийж байгаас хамаарал бас нэг entertainment үзүүлэх дуртай хүмүүс байдаг штэ. Гэртээ ирсэн хүмүүстэй амар юм мэлцэн кофегоо дайлах гал тий. Эрэнгүүт бас ингээл алаа ямар кофе уух юм ингээл тий бас ингээл өөрөө хийж мих сонирхолтой. Тийм хүмүүс бол нөгөө одоо тийм эспрессо машин зүгээр. Тэг сүүлийн үед надад бас нэг амар гоё амар санагдаад байгаа юм. Капсул машин. Чин зүгээр ингээд хийгээл таглал эспрессо за эсвэл нэг байдлаар нэг цэвэрлэх мэвэрлэхийн чиглэл ажиллагаа байгаа юм байл шүү дээ. Тэр бас надад их амар санагдаа. Би бас үлийн хүн жаа тийм машин хэрэглээд байгаа шүү. Завгүй олчингууд баг гахсчны морь усгүй болно биш. Тэр гитээс ялчгүй нэг үйлдэл хэмнээд байгаа тий. Олон үйлдэл хийж байгаа хонд нэг капслыг так гэж хийчихэд. Гэхдээ яг нэг капсул кофений одоо олдсон нөөрэ бас хэр байгаа юм болтол гэдэг асуудал ахaltaа тий. Нэг явахтаа л авчдаг тийм л нөгөө юутай байт юм шиг л шүү дээ. Одоос нэг ийм соёл дэлгэрч нөх хүмүүс уулын талхахтай айгүй гоё мока потууд аваад ингэ явдаг. Тэсэн чинь миний ажилласан юм хүн хүний кофе өөр гараад идэв юм билээ. Тэр нь одоо чинь хийж байгаа хэмжээтэй холбоотой юм уу эсвэл чанжаа төхөөрөмжөндөө ч юм уу ихэнх нь ийм жижигхэн газан билээ тэгтэл яваад байгаа л та. Яг хоо мока потонд бол нөгөө альч кофений нунтгэлтийн ширхэг зөв таарсан баг хэвээр. Усны хэмжээ болон кофений үрний харьцаа одоо 1.12 одоо юу гэдэг харьцаа айгу зөв таарсан багстай гэж явдаг. Тэгээд хит өтгөн их үр хийгээд баг усаар найруулчих юм бол нэлээд юм өтгөн ч юм уу амар хурц кофе болно тий. Хит ингээд баг уур хингүүтээ их усаар найруулчвал шингэн болчдөг. За тэнгүүтээ галын хит их гарчвал нөгөөх чинь кофе хийцэлээ пор гэж хамаг юм нүсэрсээр байгаа тоо. Юу ч юм те. Тэгээд бас тэр айгүй чухал. 2 3-д нь шин үр байх нь бүр хамгийн чухал юм шиг. За. Шин үрээ яаж ялах вэ? Шин үр угаасаа тэгэл үнэрээс шүү дээ. Нөгөө нэг юм шинэ кофений үнэр чинь нэг цаанаа нэг юм шоколадлагч юм шиг нэг юм үнэр гардаг да. Какаоны өөр хүн үнэр байх юм байна. Одоо тэр кофений үрний нэг карамеллаг нэг гэвэр нэг юм шинэ үнэр байдаг. Хуучин кофеноос баг үнэр гарах болсон байдаг. Нэг бол жоохон тийм тослог одоо ийм хурсан үнэр юм гарна. Ер нь бол үнэр баг гарахад болсон байдаг. Шинэ үрийг бас хугацааг нь харж таньжуулна. Одоо кофег яг хуурснаас хойш за 3-4 хоногт ихэнхдээ одоо нөгөө газан дээр хуурдаг болохоор газыг нь гаргах гад ер нь 2-3 хоногт бол хэрэгэлдэггүй. 3-аас дээш буюу 3-аас 7 хоногт 14 хоногт өөр бол бүр ингээд одоо шинэ хоньны мах гэдэг шиг те фрэш үр 14 сарын хугацаанд бол шинэ одоо маш тэжгүй. Тэгээ сараас цаашлаад ирээд 3 сар хүртэл ер нь бол тэг яах вэ? Одоо тий not bad гэдэг шиг тий мөөгөө. Тэгэл 3 сараас хоошоо хадгалагдсан үр бол ер нь жоохон хуучрах тал руу орчдөг. Жил бил бол бүр зүгээр уушлаараа ийм кофе уухгүй ш тэр барь кофе мөнөө болчих юм байна тий. Кофе мөнөө болчихно гэсэн. Тэгэхээр тэр нэг үйлдвэрсэн хугацаа аягүй сайн харах хэрэгтэй юм ба штэ тий. Би нэг Jack's Coffee-гийн жишээ
өөр хуурж байгаа тийм бичлэгийг үзчихсэн байна. Ногоонороо ирээд те тэр ингээд тоогонд хуурдаг тиймэрхүү бичлэгнүүдийг бас үзчихсэн. Түлээс учиртай л юм байна те. Хүмүүс яг хөө ингээд нэг кофе уугаад би кофенд дуртай гэдэг чи гэлээ. Чинь би бас чинь мэдэхгүй байгаа байхгүй ямар фреш гэж үзэх юм те. Үнтэй сайн ч юм уу эсвэл хямдхан байхаараа муу ч гэдэг юм уу. Тэ зарим хүмүүс ингээд дэш нөө Starbucks ууж уужгаад ирсэн чинь яварсан ч өстө та нар одоо кофе муу юм уу энэ төр гэж би тэс тийм харж ирсэн. Тэгсэн чинь нэг хүн ингээ хариулаа бичсэн байгаа байхгүй. Чи одоо 4500 төгрөгийн кофенаас Starbucks хүсдэг юм бэ энэ төр гэдэг. Тийм гүн ш тэр нэг соёлын ялгаа бас мэдлэгийн ялгаа байхгүй. Хүн ер нь мэдэхгүй юмнахаа дайсан байдаг гэдэг зүйлийг улмаас энэ асуултыг асуул. Одоо би юу гэдэг CU ч юм уу, JS ч юм уу мэдгүй ямар нэгэн кофе брэндүүдийг одоо харьцуулах нэг тийм дуртай бол биш. Гэхдээ одоо тухайн кофег уух хэрэглэгч байгаа болохоор ч юм уу тэр кофе байгаа. Эсвэл тухайн кофенд одоо хийх ёстой орц найрлага цаанаасаа нэг стандарт гэж юм байгаа шүү дээ. Одоо ингэж найрагдах ёстой гэдэг стандартаа бол мэдээж тэр юм байгаа л одоо яг юм зорьсон хэрэглэгчтэй л юм л байдаг байх гэж боддог шүү дээ. Гэхдээ тэрийг бас нэг хэрэглэгч өөрөө одоо юу гэж байгаа мэдчих юм бол те бас нөгөө хаанаас авах өөрөө сонголт хийж чадах гэдэг шүү дээ те. Тэгэхээр жоохон уншиж судлах хэрэгтэй тийм соёлын бас ялгаануудаас байх шиг байна. Тэгээ ер нь цааш манай Андра ер нь юу ихээр төлөвлөж байна. Одоо яг бизнес талтай brain juice-с гадна бас гоё юу төлөвлөж байна. Манай подкаст л чөлөөтэй ярьдаг болохоор нэлээд ярьж байна. Би одоо brain juice-с өөр юм ирэн төлөвлөхгүй байна. Нөгөө хүн яг ингээд одоо 10 жилийн өмнө кофений бизнес хийж байгаад нэг 2 жил хийгээд чинь гэф аваал те. Гэтэ энэ хугацаанд бол brain juice-ийг татан болохгүй л яваад исэн юм лээ шүү дээ. Дотроо ингээл яг ингээл манай нэгтлэн за энэ жил дахиад x-лэх юм уу анараа те. Энийг татан болгочвол яасан ингээл тэнгуутл үгүй гэл те. Дотроо бодохдоо би ямар ч гэсэн нэг кофетэй холбоотой юм хийнэ л гэж бодсон юм шиг байна. Нэг бол би кофе шоп нийнэ гэл цаг нь ирэхээр ингээд би кофений ямар нэг юм бэ хийнэ гэл. Тэгэл 10 жил би нэг ингээд авч явсан байгаа байхгүй. Тэгээд яг 10 дахь жил дээрээ одоо энэ бизнесээ одоо хийж эхэлсэн. Тэнгүүд энэ яг миний юм модель бизнес модель болох хэмжээнд эргэж ирсэн. Тэгэхээр энэ л яг хүний яг юм дуртай зүйл хийх ёстой байсан зүйл юм байна гэж би одоо бодоод байгаа шүү дээ. Яг ингээд дуртай юм болчоор хүн өөр нэг юм бодгоолчтой юм билээ. Нөгөөглөөсөө brain juice, орой brain juice. Хүнтэй юм яха нөгөө кофе, тэгээд нөгөө brain juice өөр нэг team сэдвийн хүрээндл ингээд юм ярьдаг болсон ч ааш. Тэгээд хөгжмийн зохиолч хөгжмөөл яриад идэх шиг те. Одоо бас team бизнесмен юм болов. Тэгэхээр цаашдаа brain juice-ийг харьцан гоё мөрөвжүүлэх амбициас байгаа хэ. Одоо миний дараагийн одоо хүсэж байгаа зүйл, зорж байгаа зүйл маань манайх ингээд брендийнхаа одоо гол цөм, за брендийнхаа одоо яг юм концепт энэ төр дээр одоо илүү төвлөрч ажиллаж байгаа. Одоо мэдээж ингээд энд нэг юм машин ажиллаад ингээд бизнес яваад байгаа ч гэсэн цаанаа би тэд илүү юм концепшнл юмнууд дээр төвлөрөөд бас нөгөө ISO стандарт хангах одоо ийм ажил эхлүүлээд ямар ирнэ судалгааныхаа ажилд орсон байгаа. Тэгээд энийг би юуны төлөө хийгээд байгаа гэхээр мэдээж гоё брэндтэй тэр нь айгүй концепшнл байх хэрэгтэй байна. Дээр нь би нөгөө олон улсын ийм стандартуудыг одоо машин дээрээ, за менежмент дээрээ тэ хангах хэрэгтэй байна. Тэгээд ингээд явж чадах юм бол цаашаа энэ нөгөө франчайз болох боломжтой байна гэж харж байгаа. Одоо Монгол мэдээж хүн ам багтай. За Монголд юу гэдэг нэг тэдэн машин байхад Монголын зах зээл enough гэдэг шиг ханч штт те. Тэгтэл дэлхийд дээр 7 тэрбум хүн байна те. Хэдэн мянган улс байна те. Тэгээд энэ улсууд руу ер нь бол нөгөө яг ийм гоё брэндэрээ гарах одоо зорилготой. Тэгээд ихний ажлуудаа ер нь бол эхлүүлээл. Чин ингээл нэг юм өнөөдөр яриад маргааш гарчихгүй болохоор те. Нэг 2 жил орчмын хугацаа зарцуулах юм байна гэж би ер нь бол харж байгаа. Тэгээд ер нь тиймэрхүү ажлуудаа эхлүүлсэн явж л. Мэдээж франчайз болох юм бол brain juice-ийг бол одоо сонирхож байгаа хүн болгон те тодорхой нөө фигээ төлөөд гэргээ байгуулад яг тэр ам түнрээр нь хоногшуулах боломжтой гэсэн үг те. Одоо ер нь vending machine-ыг хүмүүс одоо жишээ нь ингээд би өөр компани хүн байлаа гэж бодоход тэрийг аваад ашигаа хүртээд ингэж ашиглах боломж байгаа юу? Яг одоо бол бидний хувьд тийм боломж байхгүй байгаа. Тэгвэл сая одоо биднэрт тийм хүсэлт одоо баг
одоо нэг 100-га түнээс ирсэн. Ер нь бол тэгээд 100 гаруй байгууллагаас тэгээд бид нэр ер нь яг энэ тал дээр илүү хөгжүүлэлт хийгээд бас нөгөө ажиллаад энэ хүмүүс зориулсан бас санал бэлтгэх хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр бид нарт итгээд бид нарыг үнэлээд те бас энэ хэрэгцээ байгаа болохоор яагаад заавал одоо өөртөө машины байршуулъя гэд хас илүү та худалдаж авах ч гэдэм үү, тийм нөхцөл санал болгоод манахаас менежмент хийх ч гэдэм үү. За эсвэл өөрийнхөө брэнд болгоод бүр хөгжүүлээ явах гэж байгаа бол манахаас түүхий материал хангах ч гэдэм үү. Ийм байдлаар яг хамтарч ажиллах саналууд бэлтгэгдэж байгаа. Тэгээ тэр нь яг франчайзын хэмжээнд бол биш. Арай нөгөө юм royalty fee мэдээ ч гэдэм үү те. Арай нэг жоох юм жижигхэн small одоо хэмжээнд жижиг хэмжээнд бэлтгэгдэж байгаа. Тэгэхээр ингээд одоо ингээд Undraft дээр бол найслууд баг 10 жил болох гэж байна тий. 10 жил болоход би зөвөр ингээд ганцхан бизнесийн ярихаас гадна одоо ингээд найзаасаа сурдаг зүйлс бас байдаг аахгүй маш тооштой байдаг тий. Тэгээ нэг юм хийх юм бол ингээд аягүй чанартай хийдэг. Тэнгүүд одоо бас битээр ялцах цагийг өндөрлж байна л та. Гэхдээ зөв асуухыг хүсэж ирсэн дээ. Энэ олон жил асуух хүсэж ирсэн юм а би асуумаар гадаг байхгүй. Амьдралын зарчим юу вэ? Зарчим юу вэ? Одоо шинэ юм хийж байгаа бол хандлага өөрөө хаанаас тогтсон баримталдаг тийм зарчмаа гоё тодорхойлоод хоёул өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бас ерөнхийдөө дуусгаж байгаа учраас би тэрийг л асуумаар байна ер нь. Хамгийн сүүлд хамгийн нууц асуулт асууж байгаа. Нууц. Надад бол би хүнд муу юм юусоо зарч чаддаггүй. Бүр заръя ч гэж хизээч боддоггүй. Бодож ч байгаагүй. Ямар нэг одоо бизнесийн хувьд гэсэн үг шүү дээ. Одоо чи намайг мэдгэлэлгүй би ингээл бас нэг юм ойдлын юм урлан муутай байсан тий. Тэгээл ингээл янз бүрийн юм хийж исэн. Тэгээд тухайн үедээ хүмүүс бүр анраач л хэдэм бэ гэж асуудаг тий. Үндсэн мэргэжил нь юу юм гэж мэгэл тий. Миний гэхдээ үндсэн мэргэжил нөгөө hospitality management. Цочлог үйлчлэгээний би нөгөө менежер шүү дээ. Тэгээд би чанаргүй юм бол зарч чаддаггүй. Гэхдээ хизээч би бараагаа миний бараа аюу чанартай шүү та нар аваарай гэж би бас хэлж чаддаггүй. Тэрнийг би юу гэж ойлгодог гэхээр хүн чанартай зүйл өөрийгөө суллаагүй өөрийгөө би мундаг шүү биш лаг шүү би одоо гоё шүү гэхээсээ илүү хүн зүгээр тэрнийг хүртээд мэдрээсээ тэгээд мэдэрсэн мэдрэмжээ хэрэглэгч нар нь өөрсдөө хуваалцаасаа гэж би амар боддог. Advertisement ихэнд биш. Тийм одоо нөгөө юм ингээ нэг юм зарлаад ах дуртай биш. Юм чинь нөгөө угаасаа л мэдрэгддэг. Угаасаа л нэг юм олон хүмүүс муулаа, сайлал янз бүр явж байгаа л за энэ л байсан юм байна гэж угаасаа л ирдэг. Тэр болтол нь ер нь ингээ зүгээр л байж идэг. Ер нь л тийм. Ямар ч баг одоо би бас брэнд жусыг амар рекламадад идэв юм л. Манай кофест ийм шүү, тийм шүү. Би бүр баг би тийм бизнестэй ч гэж хүнд хэлдэг юм бэлээ. Тэгээд харин мэдрээд энэ танаас юм амар гоё кофето байсан штэ. Өстө аяг нь лаг гоё байсан. Бараг аягийг хаяхаас ч харин байсан гэд эрэхтэн тийм үү баярлалаа гэ тэ. Яг ийм хүмүүс мэдрээсээ үгүй нэг гоё гिचээд ирээд хэрэглэхээр нөгөөх нь амар мяа байвал надаа ингээд айгу муухай штэ. Хүнийг хуураад байгаа ч юм шиг тэ. Эсвэл нэг тэр хүнийг ингээд нэг юм хуурцсан юм шиг надад мэдрэмж төрдөг. Өөртөө жоохон тийм нөгөө нэг эвгүй мэдрэмж өгдөг тийм гимтэй мэдрэмж юм шиг бараг нэг хөхтэй нэг юм холигтаад байгаа ч юм шиг тийм нэг удаа аваад явахгүй ш тэр хүн чинь 10 удаа 20 удаа би таарна. Тэгэхээр тийм л чанартай л байхыг тэгээд хичээдэг тийм. Ернэс тэгээд манайхан ч гэсэн тэгж юмдаа ханддаг бол тийм бизнес өөр настай байна. Магадгүй хэрэглэгч өөрөө сэтгэл ханамжтай байх нь бас тийм бодлоос ихтэйж болох ингээд би бас тийм бодчил байлаа. Тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирээд гоё кофеныхаа соёлын талаар өөрийнхөө хобби, эрхэлдэг ажил тэгээд бараг л нөчтөрээр Монгол толгойн зураг юм шиг боллоо гэдэг шиг тийм гоё чөлөөтэй өөрөөр ярилцсан баярлалаа. Бид хоёр ярьцлагаа бас кофе сонирхдаг хүмүүс олоо гэсэн бизнесийн салбарт те явж байгаа кофенд дуртай хүмүүсээс үзээсэй гэж бас би бодож байна. Тэгээ цаашдынх нь найзахын ажилтнууд өндрөөс амжилтыг хүсье. Тэгээд нөгөө Ари намайг нэвтрүүлэгтээ ороход би бас амар баярлсан байхгүй юу? Үгүй энэ нэвтрүүлэгч нь дандаа улс төрчид ордог юм уу гэх. Найз нь улс төрч биш штэ гэд. Тэгээд гисэн чинь надад амар гоё сэтгэл төрсөн. Тэгээд найзыгаа айгу гоё хүндлээд үнлээд тэгээд ийм гоё үн цэнтэй нэвтрүүлэгтэй подкасттай урьж оруулсан баярлалаа. Хүрэлцээрсэн баярлалаа. Тэгээд манай нэр санаас манай одоо энэ үндсэн 2 контентийн нийтээ бараг 30 дугаар явж байхад 2 эмэгтэй зоч орсон ба. Тэр нэг ингээ 2 дахь нь боллоо. Тэгээд зааштай яг энэ кофений салбарт
бизнесээ маш сайхан өргөжүүлээд те тэр хүсэж мөрөөдөж байгаа зорилго франчайз та заавал хүрээр анараа. За баярлалаа. За Хүрнэ. за